Монголчигээ энэ дурыг хүмүүст дааж магадгүй За баярлалаа. Ингээд энэ төвчсөн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд урхан дөрөвний номын анхны номыг үлгэж авахд энэ хамт байлцсан их азтай хувьтай одоо сайхан хүмүүс яваа гэдгээ та нарт гүн их талархаж байна. За Аранга аймаг Төв хаалх арын сайхан ар хангаа гэж ярьдаг. Тэр дундаа Жаргаланд бол манай за би пүүжэ гэж ярьсан байгаа сурцсан. Тэгээд над руу пүүжэ минь Пүрүсэр гэсэн нэрэлтэй. Тэр нэр нь болохоор би арчуулж өгчээсэн алтан газар юм аа. Хөрөг гэдэг чинь алтан газар. Сүрэн гэдэг чинь захиусаа. Аавч хоёр чинь энэ нэрийг чинь чам нилээн их бодож өгсөн баха. Тэгээд болж ийн гэсэн чинь угаасаа энэ бол угаасаа миний аав ээжийн шүтлэгтэй тэр уултай холбоотой учраас би ингэсэн юм ахэр. За чи өөрөө нь ямар нэгэн болохоор өрхөн надаас асуудал да чи одоо яах вэ би ингэчтэй тэгчтэй гэдэг. Тэгэхээр чиний нэр уул нь их утгатай юм а гэж би хэлжсэн. За тэгээд одоо өрхөн болж одоо өөрөөс хойш би одоо өрхөн гэж ярьж явъя. За тэгээ энэ Жаргаланд сум гэдэг өвгцгийн нутаг гэдгийг би мэднэ. Жаргаланд сумаас халхан Эрдэнэ байна. Жанин гараг гэж одоо мундаг том зохиолч яруу найрагч Эрдэмтэн. За одоо үеийнхаар бол том доктор л доо. Тухайн үедээ бол ар халахт одоо гуйж авсан. Одоо ар халахт гуйж авсан биш гуйдаж авсан Эрдмийн цол гэж үздэг юм. Энэ бандита Эрдэнэ мэрэгэн бандита буюу бандита цолыг төвд рүү явж одоо өшнэн тэрэг ном уншиж өшнөн олон иргэдүүдтэй ном хэлцэж байж авдаг тэр зэргийг ганцхан манай тэр 1000 жил настай болгон уулын өвөрт тэр Эрдэнэ бандита гэдэг цолыг энэ Жанин гараг гэдэг хүн дайн жадбог юмээс Жаргалантын өрөөнөөс очиж авч байсан юм аа. За тэгээд энэ сайхан удам судартай нутгийн өвөг за мөн манай Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын төрж өссөн манай нутгийн өвөг гэж би бол хувьдаа өөрөө бол тэгж бодож явдیں۔ За манай Аранга бол бас түүхтэй их бичгийн мэрэгт зөндөө олон 17 дугаар зууны үед халахын анх дугаар зав байна да бусан бэрнэлээ хэмээх алдарч яруу найрагч одоо хүртэл алтан хатгуур хос ёсны сургаалын шүлгүүдийн бидний дунд одоо уншигцаарал явдаг. Энэ нэр бас л холбоотой Аранга Эрдэнэ мандалтай холбоотой сашгүй холбоотой явдаг. За түүнээс хойш гээд одоо шинэ үе гэвэл халуун бороо унган жороор алдартай Цэ базар архичаа. За мөн миний багш Сүхбаатарын Батмөх сэтгэлд гал байвал зууханд гал олно гэсэн ламж үеийн дусан дөрж гэж алдартай 5 эрдэнэ дуугар хавар болгон л одоо ариад өргөшлөө Монголын бүхэл телевизүүдээр фильмүүд нь яваад байдаг. Энэ эрхэм хүн бас манай нутагт төрж өссөн. За мөн хайрхан уулын бараа гэд алдартай дуугараа Отгонсрын багш маань бас Эрдэнэ мандал сумын 10 жилийн төгссөн. За ингээд цааш нь явбал шүүгшаг шүжиг шажгаараа хүүхдийн уран зохиол нэр дүрэн орж ирж исэн бараан насанбай гэхэд манай нутгийнх гээд ингээд яриул зөндөө их удаан урт түүх байдгийн. За энэ олон түүхийн араас би улбалаад одоо миний дүү Инвш гээд за хүмүүс ерөнхийдөө Ласлын Болбаатарын үгийн дуу өөрөө үгийн дуу гэж шүлгэгдсэн тэр одоо хонгор чамлаагаар өрийн солиод дуулаад олон төрөлцсөн тийм сайхан бүтээлүүдийг хүргэсэн зохиолчд байдаг юм аа. Тэгээ бидний араас мөр дараа үлмийн дараа гიშгэж орж иж байгаа орхин дуудаа одоо маш их баярлаа. Утга зохиол гэдэг бол их өндөр босготой айл. За энэ айлд бол их удаан суухаар одоо чөмбөн дундартал суухаар орж ирэх ёстой гэж цаадал багш маань надад ярьдаг байсан. Бас энэ үгийг би бас уламжлаад дүүдээ хэлье. Тэгээд их өндөр босготой их айлын үүд хаалгаар анхныхаа номыг барьсаар орж ирлээ. Тэгээ энэ дагшин гэгэн энэ сайхан нутагт удаан сууж аль тийм гэгэн өөдөө сайхан бүхний үүд хаалгыг татаж яваарай гэж урхандаа хэлэх байна. За тэгээд би нэг юм гэнт саналаа. 4 жилийн өмнө ариуда Аранга аймгийн Аяс хөтөлбөр Аранга Эрдэнэ мандал сумын Аяс хөтөлбөрийн бүрээнд яруу найргийн наадам болоод би утга уран зохиолоо хариуцаад дандаа ажилладаг л да. Тэгээд очиход яруу найргийн Сүхбаатарын Батмөх багшийн яруу найргийн нэрнжил наадам болоход өрхөн оролцож байсан тийм. За тэр нь би төрүүлүүлээд
төв байрыг өгжсэн гэвч тэр сургууль сурах эрх өгсөн боловч өрхөн маань мэдээж Монгол Улсын их сургуулийг яаж бас хувийн сургуулиар салих уу? Ингээд өөрийнхөө замаар Монгол Улсын их сургуульд орж явсан байлээ. За тэгээд хамгийн анх би одоо тэр тайзанд уншихад хамгийн анх урам өгсөн болов гэж би бас хувьдаа сая бодлоо. Эдгээр манай ганц толгой, манай бүрэн тэгээ манай саяны мундаг яруу найрагч Базар садын Батулга эднэрийн ярианаас бодож суухдаа сая ингэж мэдэрлээ. За ингээд манайх Эрдэнэ Монголын гаралтай олон хүмүүс байгаа юм байна. Нутагт маань сайхан намар болоод өнгөрцөн баг. Яхарахгүй хэдэн мөр шүлэг бас хэлэхгүй байх аргагүй учраас нэг дөрвөн мөрт та бүхэнд хэлье. Хэдэн боршуу тоон дамжин шулганаад хаяаны навсгар уранхайг салхи талдаж тоглоод хамны ширээр нар яазгүйхэн дусаад хамаг сэтгэл хаа сайгүй гигэлзээд намар болжээ дээ янзан хавар ирсэн шууд нуурандаа суухан цөөрөөд хадлан тижээлээ настаачууд эртнээс базаагээд хунзах хөмөр хоёр нь хорон хормоор дундраад хаяаны айлын залуу үр цүрээр ирээд намар болжээ дээ янзан. За баярлалаа. За ингээд үүтэй амжилт хүсье. Цаашдаа маш олон зүйлийг бүтээгээрэй. Бидний Эрдэнэ монголчуудын за жаргалантын нэр хүндээ асуудал чи бидний ард дагаж явах ёстой юм шүү гэдгийг бас дахин хэлье. За баярлалаа. За урангуй өчтэй баярлалаа. За тэгэхээр анхалж орж ирээд энэ номыг хараад байж хат нэг зүйл толгойд харуулж ирсэн. Энэ нь бол миний анхны намаа үлгэрж явж исэн мөчлөг юм л да. Анхны ном харахаар анхны ном толгойд авах юм. Тэгээ хариухан байхын дараад нь түүнийг ингэж хүч тэмдэрч дурсахаар. Тэгээ анхны номыг аваад гурван найзтай хоёр найзтай намайг ирсэн. Нэг санал дээр төрсаад ямар ном болсон бол гээ бодлоо ингээд хэлхээсээ хайцсан ингээд за одоо үзье гэдэг задлж ирсэн. Тэгээд зарлахад тэр хайцны амын дартсан тэр скотч маш удаан задлах нь надад маш үнэтэй санагдаж ахиж олдохгүй мөч шүү дээ. Тийм болохоор найз нар надад удаан задлаарай гэж маш удаан задлж ирсэн. Тэр мөчийг санагдуулж та. Тэгээд энэ сая бас нэг цаг яваа нэрч хүмүүс ирдэг болж байна. Энэ бол дөрсөн байх маань чамтай марсан бороо жинхэнэ бороо болсон жигүүртэй бороо болсон. Арабын дөрөвдөрөөр нь одоодсон болсон. Дөрсөн бахараа гарч ирээд бас үгүй л юм орчих. Түүнээс манай өрхөн маш олон дуутай болж байгаа. Дууны өмнөд бас сэтгэл зүрхэн өгч байгаа. Тэгээ хос мартай сайн давхараа гэдгийг бас хэлье. За баярлалаа. Уучлаарай намайг. Тэгээд би энэ номын нээлтэнд аль болохоор нэг орж ирээд тэн дээр юу ярьж байгааг сонсох айгуу дуртай. Тэгээд яг ном гэдэг юм нэг л юм байт юм билий. Ном төрөх цаг хугацаа гэдэг хүн төрж байгаатай адилхан байт юм билий. Дээр нь тэр номыг бичиж байгаа зохиогч нь тэр хүний ээжид бий болсон баяр хүрэгмээр байна. Ягаад тэгэхээр Бурханаас ч илүү буйны талайг үлдсэн хүн бол тэр номыг бичиж байгаа ээжийнх нь буян байт юм билий. Тэгээд баяр хүргье гэж хэлсэн юм. За энэ маш тавчгаа үлээ да. Баярлалаа. Илүү сайхан уран бүтээл авчиж гайхамшигтай яваарай. Тэгээд яруу найраг гэдэг юм бол дэндүү катуу юм байна гэдгийг би ойлгосон. Сайхан дуу сайхан. Тэгж би баярлалаа. За танд ч гэсэн маш их бүтээл хийсэн. За одоо тэгэхээр миний дагуулж ирсэн бас нэгэн залуу байгаа. Энэ залуу бол Монголын залуу зохиолчдын холбооны гишүүн. Маргааш бас ном нь гарна. Анхны ном болгож явах гэж байгаа.
гандуулга найзаагаар урж байна. Энэ залуу одоо найз нөхдөхийн донд 5 сая жилийн өмнө нэмж үлгээрээ таныг идэж алдаршиж яваа энэ залуу байгаа. Тэгээд тэр шүлгээ бас тоохоо гэж бодож. За ингээд баярлалаа. Өөрхөндөө анхны номоо үлдээж авч бодно. Тэгэхээр цаашдын чинь гэрлэгээ амьдралын харгуй чинь их ойрхон гэлдэж байна гэж хэлмээр байна. Тэгээ би бас анхны номоо үлдэх гээд ирсэн хэвлэлтэнд өгсөн маргааш харж байгаа. Тэгээд түнтэй зөвлөрөө гэж хэлээ. 5 сая жилийн өмнө 5 сая жилийн өмнө тархин зовхон хэлбэртэй арьсан өсөн бүргүүлтэй амьдрал минь жаргалтай байлаа. Аав намайг бүрхөд хөрж арсланы махаар жийгэн шүвэж арьсан дээр дөрнөж аавын гэртээ өсгөд их дулаахан байлаа. Дэлхийн өргөхийн бас эргэдэг хийгдэхгүй дэвийн элдв зүйлд санаа зовхгүй өнөөдөр маргааш өнгөрсөн цагийг тоочхгүй өөр бас ус зүйлд сэтгэл зовнохгүй амар явлаа. Захаас чин судалдахгүй байгалаа соргоороо авч замаас унаа тосохгүй байнгын хөлөөрөө бийж заримны орон бус толоо жамтыг мэдэрч завны орон салгуулж загас шүрдэж соргоороо байлаа. Хаврын салхи намрын броогоор амин зүрээ сахиж хатуу дахалгуун зунд энэвэ чиргэж үлж хатсан усунсан цэцгсээр эрсдсэн жирхаан gaaj хан дэнгэр газраар сэтгэл зүрхийн бисгэж хачин сайхан явлаа. Өөгөөрөө амьдралын ухаан заалгаж өөрийн сүргээ өдрөдаад өртгөн өндөр усуур бамбай хийж чулуун зүсгээр ялалт байгуулад өөр нэгэн амгийн бүсгүй тоглож хайран түнзруулад өөрийн нутгийн бүсалчныг зөвлөж их хурлаа зохиогоод өнөөдрийг хүртэл явлаа. 5 сая жилийн өмнө тархин зовхон хэлбэртэй арьсан өсөн бүрхүүлтэй амьдрал минь үнэн жаргалтай байжээ. За одоо энэ бас бар малгай нөхөр сууж ийм нөхрийг чигэсэрэн гэрүүл гэдэг. За энэ залуу бас тэр намайг юм шүлгээр бас л бидэртэй нөхөрж сэтгэл зүрхэн барилцж анх танилцж байсан. Тэгэхээр адуу алгаран байсан тэр намар айлын нэгт гоёд л байсан тэр намар өөрөөр нэгт гоёд л байсан тэр намар өөрөөр юм ч гэдэг тэр намар хэмээх зэрэглэл өгсөн найзаа гарч байна. За баярлалаа. Тавхан энэ өдрөө жоохон хариаттай гэж. Тэгээд өрхөн дүүд баяр илүүтэйгээ өрхөн нэгээс нь өөрийн өрхнөө энэ дуусаж шүү дээ тийм ээ. Тэгээд долын нөхшөлгүйгээр Рон айлын далайд нэгэн тусал болж цаашдаа олон ихийг хийх төлөө сэтгэлтэй өөрийгөө эргэлж яваа гэж өрөөгөөд түрүү анхны өрөө үлгийдэх шиг тийм их заргал аягийг мэдэрч байлаа гэж ярьж байсан. Би яа түрүү шиг өөрчлөн зориулаад хүүдээ гэж хэлсэн. Хүмүн хөндөөгүй сэдв минь тэр намарыг эцэг болж тэнгэр надад бэлэг барьжтэй. Хүмүн хайрын таталцал минь амар үлдэрлийг сонгож аав нь чамайг хайж ижигч нь олсон юм шүү. Хүмүн усны инээдмэн шалбааг дуучиж бомбгон ураг аав нь мөсөөж өлдөй. Хүмүн засваргүй шүлэг минь даянг тууж амьдрал үзэдэ. Дэргэд чинь өлөй. Хүмүн хөндөөгүй сэдв минь тэр намрыг эцэг болж тэнгэр надад бэлэг барьжтэй. Хүмүн хайрын таталцал минь хүмүн усны инээдмэн хүмүн хариултгүй асуулт минь хүмүн засваргүй шүлэг минь хүмүн хөндөөгүй сэдв минь. За яа. За тэгэхээр одоо би за өөрөө авах үзье.
Орхон дараа явах одоо бас 2 жилийн өмнө юм да жил гарын өмнө ч хэлж байлаа. Тэгээ манай үтгийн дүү гэдгийг анх сонсоод бас ингэж үдэг ярмаар оролдоо явуулж байгаад доктор баяртай байлаа. Гэтэ сайн байр гэж хэлж байгаа дүү бас муу гэж хэлж байгаа. Өөрөө ч бас болоогүй болохоор тэгээд адилхан явъя гэж бодож байлаа. Бас дуугүй түрүүнд тогтсон би бас өөрөө өнөөхөд оронгоо мотролсон бас ухаантай тэгээд оныхаа шүлгийг бас үзүүлж барьж ингэж явуулдаг хүмүүс байдаг юм ба. За тэгээд одоо өөрхөн дүүдээ цааш таашдын цаг хугацаанд маш их зүйлийг хийж үтэхийг хүсэж өргөөд нэгэн зүйлийг хэлье. Хизээ цонхны цан арилж хизээ би цонхны цомыг дарилах вэ? Хизээ цонх мэд сэтгэлээр гэрэл сүудэр нэвтгэрэлтэж хизээ гэрэл сүудэр нэвтэрсэн тэр цонхоор чи намайг ширтэн зогсох вэ? Хизээ гэдэг үгийг би ямар хүн шүлэгнэн асуул бишээр хатгаж хизээ тийм ихээр бодлогошрон анир чимээгүй мэд суух вэ? Хизээ чи миний дадлахын бичгийг уншин ухаарах том дэгдэн хүсээр хизээ миний зүудэн дотор тонглог энэтэн асхан зэрэг вэ? Хизээ би чиний зүрхрүү яг л голын урсгал мэд намуухнаар урсах вэ? Хизээ тэр намуухнаар урсаж буй голын урсгалыг чи нулимсан гэж таних вэ? Хизээ яг хизээ чи намайг нарчмад тасчуун хайж яг хизээ би нарчмад тасчуулах дан чамаас намар мэд зүгдэх вэ? Хизээ гэдгийг чи хизээ хэлэхгүй. Хизээ хэлэхгүйг чинь би хизээ мэдэхгүй. Хизээ. Яг энэ миний анхны ном байгаа. Тэгээд энэ номонд дүүдээ өгнө гэж бодоод өнөөдөр номын дэлгүүр орж бодолтогчтой нэлээд болж байж авлаа. Тэгээд энэ номыг за энэ өвөр Монголын яруу найрагч Ундан Гэрдэн бүрдэх гээд яруу найрагч Тодын Ралгатар хэмээх энэ 3 номыг дүүдээ илгэлье. Тэгээд өөрөө бас одоо өөрийнхөө номноос шүлэг хэлнэс 4 мянган толгондаар янз бүрийн барь жандааг баг. Одоо бас шүлэг мэлгийн уншны зтэй ном дээрээс. За хамаарч. За мэдээхтэй баярлалаа. Үргэлж яруу найргийн гэгээн тэр мэдрэмжийг минь мэдэрч ойлгож байдаг чинь мэдээхээ баярлж явдаг шүү. Би минийхээ их шүлгээ үзүүлдэг л дээ минийх тэнд нэг тэгээд байна энд ингээд байна гэл дандаа л бичсэн шүлгүүдээ үзүүлж идэг. Тэр үе болгонд минийх манад дандаа гэгээ урам хайрладаг. Мөн пүрүү ах маань байна, ган тулга ах маань байна, урангой ихч маань байна. Та бүхэн бүгдээр нь чи их баярлдаг шүү. Ээжтэй баярлалаа. Яруу найрагч байх гэдэг ямархан хэцүү юм бэ гэж нэг удаа нэг найз минь надад уйлж байсан. Харин надад яруу найрагч байх биш. Ижим таньда ачийг чинь яаж хариулах вэ гэсэн тэр бодлыг тээж явах хэцүү байдаг юм шүү. Ээжүүдээ ачийг чинь хариулж чадахгүй ч гэсэн шүлэг таньдаа өгч чадна шүү. Ээжээ таньдаа охин чинь хайртай шүү ээжээ. Би номноос 3 шүлэг дээжлээ. Газар шороон хэмээх шүлгэлээ. Өвгийн гэрийн борин тамгалагдж үлдсэн газар шороо минь үрлэг хиймэн сүү дэвтэж бусалсан газар шороо минь түмэн бээрийн алсаас санагдаад байдаг газар шороо минь төрсөн нутгийн минь үнэрийг хадгалж үлдсэн газар шороо минь үлгийтэй балчирт минь бүүэж инэрсэн газар шороо минь өвдгөндөө бүдэрхэд минь түшчүнгийлгсэн газар шороо минь өглөө бүхэн мандах нарыг угтан ногдолдог газар шороо минь өөр хэний ч биш миний нутгийн газар шороо минь салхины эсгэрээнд сэнсэрч үлдсэн газар шороо минь сэтгэлийн минь үзүүрт довтлон хүлээдэг газар шороо минь санаа алдахад бол тайлгаруулдаг газар шороо минь салж чадшгүй амьдралын үнэртэй газар шороо минь чи хизээ ирэх юм бэ гэдэг шүлгэлээ. Би хаврын сүүлчийн аргагүй гэдгийг мэдхэд чи яагаад ирж намайг тасалсангүй вэ? Амьдралын минь хамгийн сүүлчийн амьсгал алганд чинь татарсан бол ахаад би хойдон хавар яргуу болж урахгүй байсан юм. Би бороо болоод орчлонд норгож байхад чи тэнгэр рүү биш яагаад газар руу харваа?
Туслал минь чиний уруул дээр ганцхан л удаа унсан бол хөрсдөж шингээд өнөөдөр үйл болж нүхэхгүй байсан юм. Би чамд хайртай гэдгийг ухаарахад чи яагаад биш миний биш өрөөлийн гараас атгачих ба. Нэг л удаа чи миний төлөө л уйдгарлсан бол нүгэл хуртал би орчлон гониглуулахгүй байсан юм. Чи хизээ ирэх юм бэ? Миний оронд яргуу болон хавдрахтай юу? Тэр үед бороо болоод уруул дээр минь унсан ч гараа би чамаас татаад гарцаа харин газар жолоодно шүү дээ. За, үн эртний имийг шүлгэлээ. Хин эртний бодлыг зүрхэнд авчрах өглөөний хин нэгний тухай хууч алдлах зүгнэлийн хитрхи ихээр тунирхах тунгалаг хархан бодрол минь хинч мэдэхгүй бүхний нандин хэлхээний занглаа минь дургслын манд орчлон анирдсан ансганы домчхон эрхлэгчний уруу царайлах үнэгшлийн өнөөдрөөс маргаашийг давж үр зүрхний минь уйлгнах үн эртний хайрын үнцэнд нуугдсан шахлал минь баярлалаа. За ингээд алаад ажилласан байх хэвээр. За одоо манай өвчний ангийнхан дараа хин гэлээ. За дуурж даргаыг үрье. Даргын өдөртөнд одоо маш олон зүйлийг ямар ч хичээг байгаа тийм болохоор. Яасан байсан юм. Манай өрхний маань номын хэлтийг хүрцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараах байд дуудаж байгаа нэг 10 жилдээ нэг анги байсан. Манай ангид бүгд ирсэн байна. Өрхнийхээ номын хэлтэнд мөн манай ангийн бүш буюу өрхний маань ээж нэрсэн байна. Эндээ бид үнхээр хайртай шүү. Өрхний маань ийм хүн болгож өсгсөн үнхээр бидний баярлалаа. Тэгээд өрхнийхээ хамгийн анхны хүн сайхан байдаг гэсэн хамгийн анхны миний санаж байгаагаар 10 жил эдгээр цуг байсан. Сэтгэлд байхдаа бас цуг байсан. Тэгээд хамгийн анхны тийм одоо тэмцээн юм одоо тийм урам өгөн бол 6 дугаар анги гэдэг байна уу да. Нэг ангийн багш маань зургийн тэмцээн, шүлгийн тэмцээн хоёр явуулахгүй. Тэр дээр өрхөн маань төрүүлээд тэр үед ингээд өрөмжл тал цаа А4 цаасны тал дээр өрөмжл үзсэн. Бүгдээ их баяр хөөртэй ингэж хичээсэн энэ бүхэн тэгээд өрхөн маань үнэхээр их сэтгэлийн юм өгсөн байгаа гэж бодож байна. Тэгээд цаашдаа ингээд өрхөндөө өшөөрөг амжилт хүсээд энэ нэг том далайд орж байгаа. Тэгээд бид бүгдийнхээ хүндэтгийг дааж яваад илүү сайхан урам бүтээл гаргасаа гэж нийт ангийн хамт олонч хүсэж байна. За баярлалаа. Би дарахтай хүн гэдэг үгийг дарах гэдгийн дээр үслийг аваад би гэдгийг надад залгачвал би дарахтай хүн болох юм шиг байна. Би дарахтай хүн гэснээс. За тэгэхээр ямар ч сан бүрэлдэхүүн ангийнханд нь баярлалаа. Тэгээд одоо би нэг шүлэг хэлээд энэ бүхнийг цогцолдъя гэдэг үг хэлэх, шүлэг унших, дуудуулах тийм хүмүүс нь гарч ирээд чөлөөтэй байж болно шүү гэдгийг хэлээ. За тэгээд шүлэг хэлээ. Ам цагаан болгон алхмын зүгнээс ирэхгүй. Ам цагаан үдээжээ. Асаас нь лааны төд юу гэхлэн зорлоорэ сүүлрэн агшаад байна. Харанхуй дөрөх тусан би айгаад байна. Хатарсан зүг. Хаалт тогшоод байна. Ээжээ. Ам цагаан болгон алхмын зүгнээс ирэхгүй. Ээжээ. Ам цагаан болгон ам цагаан яахгүй. Ээжээ. За баярлалаа. Одоо микрофон хэлсэн шүү дээ. За баярлалаа. Энэ бид зөвлөсөн зэйдтэй нацаа үнхээр баярлалаа гэсэн ажил хийлээ. Одоо цаашаа хэмжих хүсье. Энэ яг одоо энэ гайсны дээрээс ингээд хөрхөн зэйдүүд ангийн нөхцөлийг харахад үнэхээр урдж яваа цэцэг
өнөөдөр бэлгэрч яваа сайхан залуунаас цавлэг нэг харагдуулж байгаа. Найс нөхцөд нь одоо дэндүүх баярлалаа. Бас идээ одоо сайн добраг үстэй цэцэрлэгт хамт байсан 10 жилийн найзууд бүгдээрээ ирсэн гэж хэлэхдээ добраг нүдэнд ялцаад надад их сайхан санагдсан. Энэ л хөөрхөн хүмүүсийн дунд миний дүү юм их ирч хүч одоо хүн болох одоо ийм хүн болох гэж бас хэлээ тийм ээ. Энэ ирч хүчийг энэ одоо хамт олон дотор бүрдүүлж авсан гэж би энэ хүмүүсийг илүү их баярлалаа байна. За баярлалаа. Тэгээд одоо дүүдээ юу гэж хэлэх чинь гэвэл олонний дунд хөл тавиад одоо төмний дунд тийм ээ одоо нийслэлд орж ирэхдээ одоо хичээхэн гар дээр өөрийнхөө сэтгэл дүүрэн иржсэн нь бас хичнээн баярладаг. Миний дүү тийм гэж би бас одоо зэвдээ хэлжсэн тийм ээ. Миний хүү бачимба одоо тийм янз бүрийн байна шүү дээ тийм ээ. Сэтгэлийн баясгал хөөрөл тэрийг нь бас томчуулна хүчин дагдаг ч юм уу тэгж болохгүй гэсэн таалбарладаг. Ингээд ийм зүйлчгэл одоо янз бүрийн гардаг бачимдах юм байсан ч миний хүү өнгөрдөг тэр чинь л өнгөрдөг албаны яг л одоо бүх юм байдгаараа л үлддэг. Тэгэхээр миний дүүл одоо чухал их олон харагдаж байна гэж би одоо нэг ус удаа хэлжсэн. Тэр маань бол одоо өнөөдрний энэ магадгүй анхны юм тийм ээ. Зүгээр л зүрийн ч юм уу одоо тэгээд ийм олон сайхан зүйл одоо өрхний маань бүжигийн урд зөндөө биш үү гэж үдээ сануулъя. Тэгээд алтан ах зэрэг чинь баярлалаа. Дүүрэн гэрхийгээ өндөр биш үү гэж